За энэ бол эрүүл хамгаалтын бүс байхгүй болсон заяа нэгдүгээрт. За дараа нь болохоор энгийн хамгаалтын бүс бүр байхгүй болсон заяа. За дараа нь яасан гэхээр онцгой хамгаалтын бүс рүү орсон. Гэхдээ тэгэхээр чи энэ үер ус болоход усанд автаж одоо асуудлууд бол үүсэх нь бол ойлгомжтой байхгүй. Энд чинь бүр 1970-аад оны үед л нэг 70-аад оноос эхлээд инженерийн байгууламж голын ус үерээс хамгаалах системийг үл их хүчтэй хийж хагаад 1990 онд очиод бүр тэг болсон юм бэл. Тэрнээс цаашид ерөөсөө ингээ маш багаар л төсөв тавигдаж 2010 он хүртэл яваад 10 оноос арай жоохон дээрсэн. Энэ нь юутай холбоотой юм гэхээр хот өнөөдөр жишээ нь мөнгөдөө биш. Мөнгөд биш. Одоо жишээ нь байгаль орчны сайдын багц дээр бол энэ үерийн усны хамгаалалт энэ байгаль орчин энэ гуу жалгамлаг хамгаалалт маш олон төслүүд явж байгаа шүү. Маш олон төслүүд явж байгаа. Энэ яамдууд руу авсан байгаа бүх буцааж эрхүүдээ буцааж хот руу өгөх ёстой байгаа. Тэгэхгүй л өнөөдөр энэ хотдоор явж байгаа бүх асуудлууд проблемд тулгардаг. Тэгээ эрүүл одоо байгаль орчны яамдаар очиод асуугаар ганцхан мэрэгжилтэн байгаа. Ганцхан мэрэгжилтэн шүү. 1.6 сая хүний одоо энэ тулгамдж байгаа асуудал үер, уус, цаг уур, за дээрээс нь халиад ошоо энэ экосистем Улаанбаатар хотын энэ болгоныг зохицуулдаг ганцхан мэддэг ганцхан хүн шүү. Өнөөдөр Улаанбаатар хотод байгаль орчны газар байж байна. Ахаа бодлогын судалгааны институт байж байна. Энд ажилладаг бүх механизм Улаанбаатар хотод байгаа. Юунд дутаад байгаа юм гэхээр нөгөө яамдууд нь бүх зөвшөөрлүүдийн салгаа авчдаг ингээд. Одоо жишээ нь Улаанбаатар хотод автобусны жолоочоо бид нар шууд сонгох ирэхгүй шүү дээ. Нийгэм хамгааллын яам, боловсролын яам, нэг нь юу вэ? Хувь зүйн яам бэл. Энэ гурван зөвшөөрлөөр бид нар автобусны жолоочоо ажиллуулна. Тийм тэнэг тогтолцоор орсон ерөөс. Тэгээ өнөөдөр энэ байгаль орчны яам дээр зөв шүүм шандаад байгаа би хэн нэгэн сайд руу хэлээгүй шүү. Тогтолцоо систем нэг болчиход байгаа. Тэгэхээр энэ одоо шинэ асуудлуудыг бид нар бол зөв болох үүднээс энэ саяны энэ голын 8 бүсдэр бол бас энэ мастер төлөвлөгөөн дээр тусгасан нийт арга хэмжээнүүдийг авахар болсон гэж бэлдэж байгаа.